Өнгөрсөн хугацаанд нийгэм олон нийтийг бухимдуулсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, боловсролын зээлийн сан, хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх зэрэг эдгээр асуудлуудад огт холбогдоогүй нэр цэвэр улс төрч гэдгийг онцолмоор байна. Улсын хурлын гишүүн Даваажин цэнгийн саран гэрэл хан уулчуудынхаа итгэлийг хүлээн сонгогдсон даруйда нийгмийн бодлогын байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдсан ажиллаж нийт 16 хуулийн төсөл 8 ажлын эцэгт орж ажилласан нь их хурлын гишүүний хууль санаачлах үндсэн ажлаасаа гадна иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож иргэдтэйгээ хамтран ажиллаж тэдэнд тулгамдж буй асуудлуудыг шийдвэрлэх гүүр болж өгдөг үлээ. Ингээд улсын хурлын гишүүн Даваажин цэнгийн саран гэрэл сонгогдсон тойрог бол хан уул дүүргийнхээ иргэдтэйгээ хамт дараах асуудлуудыг шийдвэрлэж ажилласан байна. Нэгдүгээрт бидний мэддгээр нэхэмлийн шар буюу ашиглалтын шаардлага хангахгүй хуучирч илэгдсэн орон сууцны барилгуудыг буулгаж шинээр барих дахин төлөвлөлтийн ажил удаашралтай иргэд маш их бухимдалтай байсан. Иргэдтэйгээ хамт хөөцөлдөж ажилласны үр дүнд нийт 25 орон сууцны 660 өрхийн 2000 гаруй иргэн 60 жилийн дараа тохилог шинэ орон сууцтай болсон. Хан уул дүүрэг өнөөдөр орон сууцны дахин төлөвлөлтөөрөө нийслэлийн 9 дүүргээ тэргүүлж байна. Хоёрдугаарт гэр орооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад Яарамгийн бүс буюу хан уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороонд 4 байршлын 8 хэсэгчилсэн талбайн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөв хийх 2.5 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтад суулгаж ажиллажээ. 3 дугаарт хан уул дүүргийн дулаан алдагдал ихтэй өвөлдөө маш хүйтэн дээврээс нь тусаалгоожж мөөгөнцөрт идэгдсэн хүнд нөхцөлд амьдарч байсан иргэдийнхээ орон сууцнуудын дээвэр засвар пасат дулаалгын ажлын төсөв төрдгийг анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтад суулгаж ажилласны үр дүнд нийт 16 мянган иргэн дулаахан, цэвэрхэн, тав тухтай орчинд амьдарч байна. Түүнчлэн дүүргийн боловсролын салбарын бүтээн байгуулалтад төлхөө анхаарч улс нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтад иргэд сонгогчдынхоо санал хүсэлтэд тулгуурлан нийт 17 цэцэрлэг, 14 сургууль, 7 бага сургууль цэцэрлэгийн цогцлбарын барилгын төсөвт өртгийг суулгаж ажиллалаа. Үүнээс 5 цэцэрлэг, 5 сургууль, 1 бага сургууль цэцэрлэгийн цогцлбарын барилгын ажил бүрэн дуусаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Дөрөвдүгээрт өнгөрсөн хугацаанд хан уул дүүргийн эрүүл мэндийн салбарын шинжилгэлийн хүрээнд 9 өрхийн эрүүл мэндийн төв шинээр ашиглалтанд орж 2 өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил энэ хавар эхэлнэ. Барилга байшин барай зогсохгүй 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад хан уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 25 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжид шаардлагадах 3 тэрбум төгрөгийг улсын төсөвд суулгаж ажилласан байна. Түүнчлэн зам, гүүр, иргэдийн хөгжлийн төв, халуун ус бүхий ахуй үйлчилгээний төв, тог цахилгаангүй болон хүчлийн уналттай 3000 гаруй айл өрхүүдийн цахилгааны асуудлууд, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, гудамж талбай, гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамддаг нийтийн үйлчилгээний бүтээн байгуулалтад төлхөө анхаарч үр дүнг боддоор мэдэрсэн 4 жил байлаа. Санал хүсэлтээ илэрхийлж хамтран ажилладаг хан уулчуудаа баярлалаа.